Сайн байцгаана уу намайг наран гэрэл гэдэг. Би хаан онгор сумын 11-р 11А ангид суралцдаг. Миний өнөөдрийн эссенийх нь гол агуулга нь болохоор хог хаягдлыг яагаад ангилж хаяхгүй байгаа вэ гэдэг тухай байгаа. Орчин үеийн нийгэмд хүн амын өсөлт, хотжилт, хэрэглэнээс шалтгаалan хог хаягдлын хэмжээ жилээс жилд ихсэж байдаг. Өдөр тутмын амьдрал гарч буй ахын хогийг бид хэд ангилалгүйгээр шууд нэг хогийн сав дотор шууд бүгдийг чигчдэг. Энэ нь болохоор зарим айлууд нь ингээд тэр хогийн уутай юугаа пош руугаа игээд шууд чатаадаг. Тэр нь ингээд агаарт хортхий. Тэр дотор нь мэдээч ундааны сав, батарей, химийн нэгдэлтэй хогнууд зөндөө байдаг. Тэр хогнуудыг ингээд шатааснаар бид нар ингээд цаашдаа ирээдүгээ амьсгалах агаараа бохирдуулж байгаа гэсэн үг юм аа. Хог хаягийг ялагдлахгүй байгаа нь байгаль орчинд олон төрлийн сүрэг үр дагавартай байдаг. Жишээ нь саяны ярьсан одоо ингээд хог ангилж ялахгүй шууд ингээд хуванцар савыг шатаах нь ингээд агаарт маш их хортхий тараадаг нь. Тэгээ хийм бодис агуулсан хаягдал нь байгальд олон арван заримдаа хэдэн зуун жил шингэдэггүй байсаар байдаг хөрсөн дээр тэр нь ингээд ургамлын ургалт ингээд гол усны ингээд цэнгэг усны ингээд юу руу орох тохиолдол зөндөө байгаа. Мөн гол мөрөн усны ундны усанд орсноор усны бохирдол үүсч улмаар хүний эрүүл мэндэд ноцтой шалтгаан ч үүсгэж болно. Эдгээр бид нар одоо ажиглахгүй байгаа ч гэсэн хэдэн зуун жилийн дараа эсвэл 10-20 жилийн дараа бидний биед мэдэгдэнэ. Тэгээд тэрнээс сэргийлж бид нар ингээд хогоо ингээд хаяхан зүйтэй гэж үзэж байна. Одоо би жишээ нь ингээд сургууль дээр ингээд хогоо ангилж ялгая гэсэн чинь манай сумын тийм хогийн сав байхгүй ангилж ялгадаг. Тийм болохоор ингээд сургууль ингээд албан байгууллага бүр тийм хогийн сав байршуулснаар хүүхэд залуучууд бид бүгд ингээд өөрсдөө ингээд ухамсараараа тэр хогоо ингээд ангилан ялгах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв хүн бүр хаягдлын асуудал хайхамдгүй хандаж зөв зөвхөн арга хэмжээг авахгүй бол дээрх асуудлууд нь улам дамжирна. Миний саяны ярьсан асуудлууд нь улам дамжирх юм. Хэрвээ ингээд бид нар одоо бидний үеийнх ингээд одооноос эхлээд хогоо ангилаа ялгах сурч юм бол доотлын үеийн маань дүүнэр бидрээс үлгэр жишээ авч ингээд хогоо ангилан ялгана гэж би үзэж байгаа. Тийм болохоор ингээд сургууль байгууллага албан газар тийм хогийн савтай болоосоо гэсэн үднээс ийм хэсэгээ санаагаа аваад бичсэн юм аа. Тэгээ хог хаягдлыг зөв зохистойгоор ангилан ялгаж зохицуулах нь зөвхөн байгаль орчныг хамгаалах арга биш, ирээдүйн амьдралд үлдээх зөв дадал зуршил болж үлдэж байгаа. Хэрвээ ингээд хогоо ингээд хуванцар саваа ялгаж сурчих юм бол ингээд дахин боловсруулагдах байгууламжид навьж зөөгчдөг ингээд хөрсний бохирдол ингээд хогнуудыг ингээд дахин боловсруулж ашиглах зүйтэй гэж үзэж байгаа. Энэ бол зөвхөн хувь хүний ухамсарын асуудал. Хэрвээ бид нар ингээд өөрсдөө хогоо ингээд ялгаад хаяа гэж үзэж байвал тийшээ ингээд хийгээд бусдад үлгэр дуурайлал болж болно. Мөн байгаль дэлхийгээ хамгаалж байгаа ирээдүйн хойч үеийнхээ цэвэр аюулгүй таатай орчинд амьдрахад жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн миний ингээд илтгэл манд услаа баярлалаа.